Ялгаанууд. Та бүргэдийг таньж байгаа биз? Нугас гонгинох зуур бүргэд ажиллаан явуулж байдаг. Нугасны гоншиг нь бол баахан шалтак, заахад, тайлбар, тоочих, утга учиргүй чайлчих, буутнах хийгээд дорон гიშгэлхээс бүрдэнэ. Нугаснуудыг нэг л өдөр ажлаас халж таарна. Хямрал гарахад тэднийг хамгийн түрүүнд золионд гаргана. Дараа нь тэд "Гү ямар балиар шударга биш юм бэ? Миний царай дараагаад таалагдаагүй юм байх та" гэж ярина. Харин бүрэгдүүд бол тушаал дэвшнэ. Иймээс үрдүн гаргахын төлөө зүтгэхийн оронд нугас байж гонгинохгүй явах нь л чухал. Харин байгууллага, хэлтэс, хамт олон дотроо нугаснуудаас зайлсхийж яваарай. Нугаснуудыг ч бас урамшуулж болно гэж үздэг хүн бэ. Тэгвэл ингэснээр ямар нугас бий болохыг мэдхүү? Урамшсан нугас. Ингээд нугас бүргэд хоёрын хоорондох ялгаануудын заримыг дурдвал. Нугас "Энийг би хийж чадахгүй" гэж хэлэх зур бүргэд "Энийг бүтээхийн тулд юу хийх вэ байз" гэж асууна. Нугас готрон гүзэлтэн, бүргэд өөдрөг гүзэлтэн. Нугас бие биентэйгээ сөрөг үгүйсгсэн сэтгэлдэн хуваалцдаг. Ингэхийн тулд тэд бүр нугасны уулзалт зохион байгуулдаг гэж бүргэд гол төлөв эерэг ажиллаан ярьдаг. Нугас зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлэн хийдэг бөгөөд тэрнийг ч хүртэл тэр болгон сайн хийдэг. Бүргэд эцсийн километрийн цаатгыг ч даваад гарна. Бүргэд өөрөөс нь хүсэн хүлээснээс илүү ихийг хийнэ. Нугасны ажлын явц удаан. Тэдний ажлын уриа бол "Би ажил дээр юм байгаа болохоос ямар гүйлтийн уралдаанд оролцож байгаа биш" гэлтэй. Бүргэд ямарваа ажлыг аль болох түргэн хийдэг. Нугас бүхнийг бүгдээс илүү мэддгийн дээр юу ч хийхгүй байх шалтгааныг ямагт олно. Бүргэдийг сургаж болно. Тэд хийх шаардлагатай юм зүгээр л хийдэг. Нугас шалтак хайдаг бол бүргэд шийдлийг эрэлхийлдэг. Нугас өөр дээр нь ямар ч эрсдэл тогтдог. Бүргэд хаяан айдаг боловч хөдлөн тэрээр зоригтой. Нугас 10-аас 6 хүртэл ажилдаг, харин бүргэд 6-аас 10 хүртэл ажиллах нь олонтой. Нугас бололцоо болгонд хүндрэл хайдаг. Бүргэд хүндрэл дотроос бололцоо олдог. Нугас байхгүй хүмүүсийн талаар муу нэлгээ өгснөөрөө өөрсдөө хамгийн сайн нь гэж төсөөлдөг. Бүргэд сайн үг яриа дэлгэн эсвэл дуугүй байна. Нугасны шийдвэр гаргахад хугацаа шаардах боловч тэрнийг түргэн өөрчилж чадна. Бүргэдийн үнэт зүйлс цэвэр ариун, тэрээр өөрийн зөн совиндон итгэдэг учраас шийдвэрээ түргэн гаргадаг. Нугас хүндрэлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж гонгиндог. Бүргэд шийдвэр дээр анхаарлаа төвлөрүүлж хөдөлдөг. Нугасны зүрх сэтгэл хохирол амссан шудраг ус явдлыг онгодаан жилийн турш санаж явдаг бол харин бүргэд уучилдаг. Хоол өхийг хүлээгээд хангалттай идэж чадахгүй бол нугас гонгиндог. Бүргэд хариуцлагыг өөр дээр нь тохоод хүсэж байгаа юм өөрөө олж авдаг. Нугасанд байгаа юм харилцахаас өөр арга зам байхгүй. Харин бүргэд хүссэн юм өөрөө бүтээдэг. Нугас өчүүхэн зүйл болгонд дүрс хийж амьд байгаа мэдэрдэг. Бүргэд өөр тамаатай тэр болгоныг огт тоодог. Нугасны хувьд бүхэл дэлхий нэгэн жижиг шалбаагнаас бүрддэг бол бүргэд хамгийн өндөрлөгт нисч хүрдэг. Нугас нөхцөл байдлыг шүүмжилдэг, бүргэд байдлыг өөрчилдөг. Нугасны дэгдэх насан турсан нугаснаас хэрхэн гонгинохыг сурч авдаг бол бүргэд эсрэгээр орон зайгаан тэлж сурна. Та бүргэд дэгдэхнүүдтэй амьдрах арга ухааныг хэрхэн зааж байгааг харсан болов? Эцэг их бүргэд эхлээд үүрэн хучсан зөөлөн дэвсгэрэн хуулж аваад газар жолооддаг. Дараа нь өвсийг авч хаяхад үүр нь бүр тохихгүй бол ор байна. Аажмаар жижиг мөчрүүдийг авч хаяна. Дэгдэхэнүүд хатуу мөчр дээр эвдүүгүй суун. Удалгүй тоххгүй болсныг анзаарч далавчаан савчж эхэлнэ. Аль нэг дэгдэхэ дэндүү зориггүй байвал эцэг ихэн түүнийг үүрнээс нь унгаачихна. Тэр нь далавчаан тэнилгэхгүй бол эцэг их нь доош нисээд тосоод гаргаад ирнэ. Гэхдээ нисч суртал нь дахиад л доош унгахын тулд бүргэдийн хажууд байгаа нь өсч дэвжих ёстой. Бүргэд дорон гიშгэлэх, залхуурах зэргийг үл дэвчинэ. Эргэн тойрныхонтон өндөр шаардлага тавина. Бүргэд хорвоогоос юм нэгтэх учраас
бусдад нөлөөлж удирдах маягийн бие хүн байдаг. Тэд амьдрал, орчин тойрныхон хүмүүсийг сонирхдог. Тэд хөдөлж эерэг өөрчлөлтийг өрнүүлэхийг хүсдэг. Бүргэдийг яагаад ингэж их хүндэлж олон орны сүлд тэмдгэнд байрлуулсан байдаг учир ийм боёо. Бид бүргдээр дуртай жишээ татдаг. Ялагчд бүргэд мэт амьдардаг.